итгэж найдахаас илүү надад гарцаагүй тийм сайхан амьдрал намайг гарцаагүй хүлээж байгаа. Би тэнд очихын тулд гарцаагүй би өөрөө хийх ёстой гэж ингээд фейт гэдэг чинь хувь тавиландаа би итгэдэг. Хей манайхан, за подкастныхаа шинэ дугаар тавтай морил. За хэрвээ таны зорилго өөрийн гэсэн бизнес, өөрийн гэсэн карьераа бий болгох, тэгээд хаанаас эхлэхээ мэдгүй байгаа бол өнөөдрийн подкаст танд гайхалтай туслах болно. Тэгээд өнөөдрийн төчнөөр би Нараг урьж оролцуулсан байгаа. За Нарагийн хувьд гэх юм бол одоо Лос Анжелес хотод өөрийн гэсэн салоноо бий болгоод түгээр зогсохгүй Холливуудын оддтой хамт ажилладаг ийм мундаг найз маань байгаа. Тэгэд би яг найзыгаа яаж өөрийнхөө бизнесийг бий болгож байгааг харсан учраас өнөөдөр ч гэсэн та нарт энэ бизнесийнхаа санаа бүх зүйлсээ та нарт хуваалцаасаа гэж үнэхээр хүссэн. Тэгээд подкастыг маань дуустал загвал сонсороо, ягаад гэвэл төгсгөлт нь бит хоёр гайхалтай manifestation нууцуудын талаар бас ярилцах болно. За тэгээд бүгдээрээ Нарагийн амжилтын нууцаас суралцгаая. За Нараа юу ч гэсэн найзынхаа анхны подкастэнд ингээд надтай хамт орж байгаа чамд үнэхээр их баярлалаа. Тэгээд найз нь чамаас нэг олж харсан зүйл бас чамааг үнэхээр үнэлдэг нэг зан чанар юу вэ гэх юм бол чи хийж байгаа зүйлээ маш өндөр чанартай хийдгээс гадна үнэхээр тэр өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж нямбай чамбай гоё хийдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн би нэг хумсаа өмнө нь янзлуулдаггүй байж агаад яг чам дээр очсноосоо хойш бүр чиний байнгын үйлчлүүлэгч болсон байгаа. Тэгээ чи өөрийнхөө бизнес яг ямар сэтгэл зүгээр яаж хандаж яаж энэ бизнесийг бий болгосон бэ? Энэ талаараа хуваалцаач. Хүнд нэг нийгмийн хандлага юуг бас өөрчлөхөөл хичээж байна да. Яа тэгэхээр анх ирэхэд ингээд хүмүүс идэг гэж хэлэхээр ингээд хүмүүс аягүй сонин ингээд ханддаг байсан. Оо, хар ажил хийд юм байна. Эсвэл ингээд хүмүүс хүмүүс идэг гэдгээ амар нуудаг. Яа тэгэхээр хар ажил хийж байгаа би яаж хүнд хэлэх вүдэ? Би хүнд ингээд сургууль сураагүй хүмүүсийг сууж байгаа яаж хэлэх вүдэ гэж аягүй хичдэг байсан. Тэг миний хувьд болохоор үгүй юу гэсэн юм бэ чинь хүн хуримдаа орох гэж байна. Төрсөн өдөртөө очих гэж байна. Өдөр алхаа ингээд нэг хумсаа хараад ингээд баярлж байна. Үн чинь гоё штэ. Гоё мийж штэ. Би нэг гоё хийгээд сурчил даа гэд. Надад бол тийм байсан. Тэгэхээр хүнд бас нөгөө юмд хандах хандлага амьдралыг үзэх өнцөг. Тэгээ уусаа нөгөө байн ингээд мууг нь хараад муухайг нь ягаалах юм бол муухан дүг муухайлаа л. Сайхныг хараад л сайхан бүр улам сайхан болоод улам л яар гоё би ийм гоё юм уу? Ийм гоё юм. Би яа дэр ерөөсөө мэдээгүй юм бол гэ сайхныг хараад л байвал одоо Нарагийн хувьд гэх юм бол аль хэдийн өөрийн амжилттай салоноо бий болгоцсон, дээрэс нь байнгын үйлчлүүлэгчтэй болцсон маш амжилттай явж байгаа. Гэхдээ энэ өндөрлөгт хүрэхийн тулд мэдээж чамд зөндөө олон туусан хэцүү бэрхшээлтэй зүйл, сорилт байсан гэж бодож байна. Тэгээ манай үзэгчдийн хувьд ч гэсэн зөндөө олон эмэгтэй хүмүүс өөрийнхөө бизнесийг эхлэх гээд эсвэл ямар нэгэн зүйлийг эхлэх гээд ерөөсөө эхэлж чадахгүй байж байгаа гэж бодож байна. Мэдээж маш их зүрх зорих шаардна. Тэгээд эдгээр манай үзэгчдэд зориулаад өөрийнхөө туршлагаас хуваалцааж энэ өндөрлөгт хүрэхийн тулд ямар юуг туулсан бэ? Миний хувьд анх ирээд би хүмүүсийн салонд ажиллана гэхдээ би бүр амар баярлж байсан. Яагаад тэгэхээр Америкт хүмүүсийн салонд суугаад эмэгтэй хүмүүсийг гоё ойлгоод эмэгтэй хүмүүстэй ажиллаад бүр хаа гээ инээгээд амар гоё юм байна гэдэг айгу гоё баяртай ирж байсан. Тэгээд ирээл ажиллаа хийж эхлэхэд бол ерөөсө төсөөлсөн шиг тийм гоё яагаагүй. Ер нь бол айгу хэцүү байсан. Тэгээд би бас тухайн үед англиар ярьдаг байсан. Тэгэл ер нь хүмүүсийн нэг жоох ингээд үл ойлголцох нөгөө хэлний юунаас болоод үл ойлголцох юм айгүйх гардаг гэсэн. Тэгэл буцаад Монгол руугаа явахмсан ингээл айгүйх надад айгүй тийм сэтгэлд айгүй хэцүү. Гэр бүлээсээ бүх мэддэг байсан бүх юм орхиод ирэх ч угсаа айгүй хэцүү. Тэгэл тухайн үед хүн чинь бол шинэ эхлэл шинэ юм би өстэй амар гоё яана гэж бодохгүй шүү дээ. Тухайн үед байхгүй байгаа юм аа л бодно. Тэгэл жил гаруй нэг хүмүүсийн салонд ажиллаад би цалингаа нэмүүлэх гээд өөр хүмүүсийн салонд очихгүй юу. Тэгээд гисэн чинь за чи одоо ингээд өдрийн хэдэн төгрөг авмаар байна хэрнээ би $90 авмаар байна гэсэн чинь би тухайн үед $40 ажиллаж байсан юм. Тэгээд тэрийгээ даал болгоод тэр нөгөө ажиллаж исэн жил гаруй ажиллаж исэн салонд тэгээд $90 болгомоор байна гээд цалингаа нэмүүлэх очсон чинь за чи тэгвэл ингээд хумсан дээр зурдаг зураас гэдэг байхгүй юу? Тэр зураасыг чи ингээд нэг удаа гараараа зүгээр ингээд зур гэхгүй. Тэгэхээр би тэр чигж гараараа зурж чаддаг байсан. Тэгээ манай хуучин салон минь болохоор гараараа зурхгүй шууд ингээд
муухай олгож чайчингуудаа гараар цэвэрлдэг гэсэн байхгүй юу? Гэсэн чинь нөгөө хүн маань чи тэгж хийхгүй шууд гараар зур. Хэрвээ чи тэгж чадахгүй бол яах гэж надаас $90 асууж байгаа гэд надад хэлсэн. Тэгэл би бүр яг үнэн. Би юу ч чадахгүй байж би яагаад илүү их мөнгөийг хүсэж энэ хүнээс ирээд явсан юм бол тэгээд тэрийг бүр яг ойлгонгуудаа за би эндээс гарч яваад энэ өдрөөс хойш эхлээд би хичээгээд аягүй сайн гэсэн өөрийн гэсэн ур чадвартай болчих хэрэгтэй. Ур чадвартай болоод та нар намайг бүгдээрээ манад ирж ажиллаач хүрсэн мөнгө чи өгөө гэж гуйдаг болно даа гэд би бүр яг алхаж гарч явахдаа бүр яг тэгж утсан. Ерөөсөө энэ намайг авсангүй. Тэгэл тэр өдрөөс хойш эхлээл улам илүү хичээгээл тэг би бүр ингээд хүмүүсийг ингээд бүр ингээд татаж авчаад би хүмүүсийг чинь өнгөө хийгээд өгье. Будаад өгье. Ингээд хийе. Би чамд хоол аваад өгье гэ бүр тэгж бүр хоол моол авч кофе хүртэл ингэж авч өгж хүмүүсийг авч хүмүүсийг ингэж будаж practice хийдэг гэсэн. Тэгээ гэртээ тэгээ жоохон гайгүй болонгуудаа гэртээ бахан юмнууд аваад тэгээд Instagram дээр зар тавиад зөндөд олон танихгүй охтууд ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр танихгүй охтуудынхаа хүмүүсийг хийж өгж зураг мургийн тавьж Instagram дээрээ портфолио олгож тавиад ер нь тэгжэл багаар л ясан да. Ер нь яг нэг хүнд өгөх гэсэн яг скил байхгүй бол бас тий. Вау. Аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр чинь эхлээд ур чадвар дээр ажиллах хэрэгтэй. Яа тэгэхээр бид нар одоо залуу байгаа эртхэн эхлэх хэрэгтэй. Тэгэл эхлээд ур чадвар дээр ажилласан байхад эртхэн эхэлсэн байхад тий. Одоо би бол жишээлбэл урт хумсыг 3 жил хаасан өмнөөс хийж эхэлсэн гэхээр одоо 21-т эхэлж байгаа охтууд бол аюу хурдан сураад аюу хурдан үр чадварыг гаргаж чадхаар байгаа байхгүй. 3 жил аюу удаан санагдаж байгаа юм шиг мөртлөө өдөр болгон юм practice хийгээд 3 жилийн дараа ихэд аюу хурдан өнгөрцөн байдаг. Тэгэхээр хийсэн чи хийгээгүй ч угаасаа цаг хугацаа өнгөрөх болохоор practice хийж байгаа хэрэгтэй. Нэг өдөр угаасаа нөгөө хувь талиндаа итэг гэдэг шиг нэг өдөр би салааны хий мэдж байгаа юм чинь. Салааны ихтэй би мундаг байхын тулд би бэлдэх ёстой. Тэгэл бэлдээл тэгэл дараагийн алхам нь болохоор нүүрх байсан. Би чинь Чикагод 7 жил хагас амьдарч байгаа. Тэгээд Чикагодоор би дуудлагын сервис одоо дуудлагын хүмүүс идэг тийм бизнес эхлүүлсэн. Тэгсэн чинь тэгээд нөгөө Чикаго чинь амьдрах орчин болохоор аягүй хүүтэн тэгэл мөнгө ихтэй хүн аягүй цөөхөн байдаг. Тэгээ ялангуяа нөгөө ажилчин анги хүмүүс аягүй ихтэй. Тэгээ жоохон хүүтэн болохоор тэр юм стресс арай өндөртэй болохоор тэр хүмүүсийн нөгөө мөнгө өрөх чадвар нь арай бага. Тэгээд арай нөгөө хүмүүсийг ингэж гоё joyful хүлээж авах нь бас арай жоохон бага илэг бодвол. Илэж нь болохоор том одууд тэгэл амар дандаа ингээл гоё зүүн байна. Тэгэл дандаа охтууд чинь гоё харагдахыг хүссэн. Тэгээд аягүй хүн амтай тийм. Тэгэхээр арай өөр байсан. Тэгээд тийм учраас би болохоор тэрийг ингээд мэдж байгаа болохоор яг хөө мэдгүй л дээ. Нааш ирээд ямар хахыг мэдгүй ч гэсэндээ би за илээд очих юм бол арай том хүмүүс дунд арай ингээд илүү юм сураад илүү байна. Холливуудад орё. Гэж бодоод угаасаа бас 8 настай. Би 8 дугаар ангид байхдаа би энэ бодлыг бодож ирсэн. Би нэг өдөр илээд очиод Америкт очиод Холливуудын старуудтай ажиллаад тэгээ би нөгөө Victoria's Secret үзэж байхдаа арт нь ингээд ажилтдаг хүмүүсийн юуг хараад би ийм хүн болох юмсан гэж айгүй бодож исэн. Би Victoria's Secret-ийн модель биш, Victoria's Secret-ийн модельтэй ажилтдаг хүн болох юмсан гэж бодож исэн. Тэгээ болсон. Болсон. Хоёр Victoria's Secret-ийн загвар өмсгчийг хүмүүсийн хийдэг би байна. Тэгээд ер нь бол бас нөгөө Kim Kardashian найз гэл те. Ер нь бол зөндөө олон одоо тийм юу хийсэн штэ тэр нөгөө Blackpink-ийн Team Blackpink-ийн Rosie тэрийг би бас сонсчоод бас like wow Rosie яа. Тэгээд тэр нь бас айгүй гоё яг ингээ нөгөө юмыг чи айгүй нөгөө гоё тэгээд чадвартай мундаг хийдэг болохоор тэр нөгөө хүмүүсээр дамжаар агаад тэр айгүй чухал очсон. Одоо ингээл хүмүүс янз бүрийн юм хийж эхлэхдээ маркетинг, инфлюенсер ашиглана гэж тэгдэж штэ. Тэгэхэд чиний хувьд тэгээ зүгээр яг хийдэг хүмүүсээ
үнэхээр ингээ гоё чадвараараа хийсэн чинь тэр хүмүүсээс чинь данцаар агаад тэгэнгүүтээ Blackpink-ийн нэрээр Rose-ийн хумсыг хийдэг болсон байгаа. Wow, that's Тэгээ хэрвээ та ямар нэг юм хийх гэж байгаа бол яаж хийх вэ, яах вэ гэж бодхоос илүү за би тэрэнд зарцуулах ур чадвар төвсгэр төвчээрийг би ихлэд өөртөө суулгах хэрэгтэй юм байна гэдгийг ухамсарлаад тэрэн дээрээ ажиллаж эхлэх хэрэгтэй. Угаасаа эхний 20-д хад амар айдаг болохоор айгүйх айцсан гэл байгаал яг юунаас ч айгаад байсан. Одоо би бодож байгаа юм юунаас айсан юм. Яагаад айсан бэ гэхээр би чадваргүй байсан болохоор айсан байгаа. Yeah, that makes sense. Одоо би яагаад хийж байгаа юм гэхээр би англиар ярьж чадна одоо. Тий. Тэгээ би чадвар нэ. Тэгээд зөндөө олон жил practice хийжлээ. Би хумсаа нэрээ ямар хийнэ. Тэгэхээр одоо надад айхан байхгүй болчих жоохгүй. Айхан бол айхан одоо зөндөө олон бизнес юм зохицуулах мөнгө төгрөг эний тэрийг ингээл одоо бас сурч эхэлж байна. Тэгээд бүх зүйлийг заавал мэдсэн байх хэрэггүй. Хамгийн гол түлхүүрээ ажиллаад тэгэл бус нь угаасаа хийж явах явцтай угаасаа хүрээд ирд юм лээ. Хийж явах явц бол ингэдэг юм уу? Ингэдэг л ээжтэй. Тэгээ нөх олон хүний үгийг нөх олон хүнээс зөвлөгөө аваад ах юм димээ. Тийм ээ тий. Яг нөгөө projection яг үнэ. Яг хүн өөртөө ямар амьдрал тохиолдож ямар байсан яг тэргээл ярина. Тэрнээс хинч юу ч хийж үзээгүй хүн тийштэй мундаг штэ чиг ингээ бизнес хийвэл гоё штэ гэхгүй штэ. Яа тийм тий. Чадах юм уу? Чи чадахгүй л гин штэ. Зөндөө олон хүмүүс ингээл өөрийн passion дээр ажиллахыг хүсэж байгаа хүмүүс байгаа штэ яг чам шиг. Өөрийн гэсэн юмтай болохыг хүсэж байгаа хүмүүс тэгэнгүүт нөгөө нэг ихэнх хүмүүсийн хувьд одоо зөндөө олон шалтгаан байгаа. Биш очин яхаарахгүй Монголын мэдл амар хэцүү байгаа. Түүнээс гадна бас мэдээж өөрийн хүссэн зүйлийг хийхэд бол тодорхой хэмжээний санхүү шаардлагатай болно. Тэгээд чиний хувьд гэх юм бол бас 100% өөрөө босгосон шүү дээ бүх юмаа. Тэгээ одоо ингээд сонсож байгаа үзэгчд маань яг бодож байгаа хальтаа би ингэнгүүт би даанч тийм гэд яг шалтгаан хийх нэг хараад ирсэн байгаа. Эдгээр хүмүүс зөрүүлж өгөх чиний зөвлөгөө юу вэ? Ганц л үгийг хэлье. За. Байхгүйгээ бити бодоо. Байхгүйгээ бодоод байвал байхгүй байгаа л. Байгаа бод. Юу байгаа лээ? Надад гар хүл авам чинь. Гар хүлээр юу хийх вэ? Яа. За жишээлбэл миний хувьд ингээд хумс хийж ин за хумсан дээр илүү туршлагатай болох юм байна гэд би мэдэн штэ. Тэр чинь бас нэг алхам штэ тийм. Тэгээд бас аюух зүрх шаардаа. Би яг ингээд ажилласаа би жил хагас ажилласан салонд ингээд дөнгөж шинээр нэгдэл аюух олон клиент ингээд ягаал жил хагас ажилласан салоноос би ингээд гарахаар боллоо. Өөрийнхөө юм хийхээр боллоо гэсэн юм шууд халцсан. Шууд халцсан. Тэгэл тэр бүр за би яг зөв юм хийж байгаа юм. Би яг өөрхийн төлөө хийж байгаа юм. Ер нь бол тэгэл ажил бол ажил. Тэгэл нэг хүмүүс нэг хүний төлөө бас ажиллаж байхдаа амар сайн ажилдаг. Яна ажилтаа оцорчгүй дээ яна гэд хэдэн мөртлөө өөр дөрөө тулаад ирэхээр чадахгүй нэ. Тэгэл тэрийг бод. Хиний төлөө юу бүтээмээр вэ? Даргийнхаа сайхан амьдралыг бүтээмээр вэ? Өөрийнхөө сайхан амьдралыг бүтээмээр вэ? Нөө? Яа. Тийм. Тэгэхээр бодох хэрэгтэй. Бодолч үйлдэл болдог болохоор бодлоо боломжтой байх хэрэгтэй. Чухал зүйлийн талаар нэрээ чамаас асууя гэж бодож ирсэн. Энэ нь customer service буюу үйлчилгээний харилцаа. Ялангуяа чиний бизнесийн хувьд гэх юм бол чи тэр үйлчилгээний харилцаа хүмүүс үнэхээр тултал нь өгч чаддаг. Яг чи тэр хүмүүстэй юу хэрэгтэй, чи найз нь болж чаддаг, сэтгэл зүйч нь болж чаддаг, чи цайгаар дайлдаг, кофегаар дайлдаг гэдэг яг тэр хүмүүс юу хүсэж чинь чи үнэхээр тэрийг мэдэж чаддаг. Тэгээд бизнес эрхлэгчийн хувьд энэ юу н үйлчилгээний харилцаа хэрэг чухал вэ? Маш чухал. Яа тэгэхээр чи өөрөө бизнесийг зоригтой хийлээ гэж бодоход чиний үйлчлэгч нь ирэхгүй бол тэгэл хичнээн мянга зориг байгаад бодол байгаад ирэхгүй штэ. Тэгэхээр чадвар байгаа ч чадвар байгаа ч ирэхгүй. Тэгэхээр хүнтэй харилцаа тогтооно гэдэг айгуу чухал. Нэг ирээд мөнгө төлж байгаа юм чинь бас тухайн үедээ юм хөөрхөн үйлчлэгийг бас аваад хүн юм чинь бас хүн гэдэг юм чинь тий.
Тэгээд бас нөгөө эгоны тал дээр юм. Нэгэнт сервис ингээд өгөөд нэгэнт үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа хүн ингээд хүний дор орчих үе дээж гэдэг юм уу те эсвэл хүмүүсээр дээрлэх үе гэдэг ч юм уу тиймэрхүү сэтгэлгээг жоохон хойш нь тавиад тэр хүн болгоо ингээд угаасаа хүн л юм чинь угаасаа сэтгэл зүйн янз янзын юмтай явж байгаа те тэгээд зам дээр нэг хүнтэй хэрэлцчихэд айгүй мухаа ааштай орж ирээд ёо гэл тэгт нь би өөдөөс нь уламл байдлыг дордуулна гэхээс дэрдүүлэхгүй. Гэхдээ би тэрийг мэдгүй байгаа ч гэсэн заавал мэдэх шаардлагагүй, заавал тийж бодох шаардлагагүй. Гэхдээ за энэ хүн жоохон уцаартай байна. За энэ хүн жоохон цай өгдөг. За жоохон амьсгалаад аваадаг. За нэг жоохон атайхан харьцчих. За яасан тань өнөөдөр юу хэрэгтэй байна гэл ингээл тэ тэнгуү тэр хүн чинь ингээд аажмаар ингээд жоохон тайвширч ирээд тэгээд 2 3 удаа намайг харсныхаа дараа бүр надад бүр хайртай болчихсон. Надад бүр ингээд анх бүр ингээд хэрэлдээд тэгвэл тэхгүй чиний хүнтэй байна. Тэгвэл тэгээд чи хажуу талын салон руу явал та гэж бүр тэгж хэрэлжсэн хүн ч байгаа. Яа тэгэхээр би ер нь бол ерөнхийдөө айгуух сайхан ааштай байдаг. Гэхдээ зарим хүмүүс бүр бас арай байдаг байхгүй. Тэнгүүт нь би уучлаарай. Чи надтай ингэж харьцаж болохгүй. Би чамд үйлчлэг өгж байгаа ч гэсэндээ чи надтай ингэж харьцаж болохгүй. Би бас хүн чи ч гэсэн хүн. Би чамайг хүндэлж байгаа шүү. Чи ч гэсэн намайг хүндэл хэрэг хийж чадахгүй бол би чамд үйлчлэж чадахгүй нэ. Намайг уучлаарай. Заримдаа иймэрхүү тохиолдол бүр 1 жил гэм үү 2 жил нэг удаа болдог. Гэхдээ тэр бол зүгээр шүү дээ байж л байдаг тий. Зарим нэг хүмүүс ер нь бол ихвчлэн хүмүүс нэг жоохон сэтгэлгээг нь ойлгоод тэр тухайн үедээ ингээд жоохон ингээд тайвшрах ч юм уу ямар нэгэн чамайг ойлгох ч юм уу эсвэл чамд итгэх тэр жоохон цаг хугацааг өгчөхөд ер нь хүн ингээд өөрөө багаар нөө дасдаг шиг тэгж дасч ингэж зөөлөрч ингэж open up хийж өгдөг гэх юм уу. Тэгэл ер нь хэрэлдээд тэгсэн манай үйлчлэгч ер нь бүгдээрээ буцаад ирсэн дөө. Яа тэгэхээр хүмүүс ойлгохгүй болохоор өөр хүмүүс тэрийг ойлгохгүй болохоор над дээр ирж байгаа байхгүй. Тэгээ би чи харж байна уу? Яа. Тэгээ нөгөө нэг гарч явахдаа та нар намайг гуйдаг болно даа гэ. Тэгэхээр бас хүн өөртөө бас ажиллах хэрэгтэй байгааз нөгөө нэг сэтгэлгээний тал дээр аяух ажиллах хэрэгтэй. За яах вэ чи өнөөдөр энэ хүнд ингээд нэг үйлчлэг өгчлөө тэр хүн ингээд гэртээ явлаа. Maybe чи ингээд гоё хүнд ингээд гоё юм ингээд энерги өгчихсөн болохоор тэр хүн maybe дараагийнхаа юм хийхдээ ч гэсэн гоё энергитэй байгаа тий. Тэгээд олон удаа чамайг хараад ирэхээр бас тэрийг анзаарч байгаа штэ. Энэ хүнтэй уулзаад энэ хүнээс сервис авахаар би ямар хөө мэдэрдэг вэ? Хүнд мэдрэмж аягүй чухал. Хүнд чиний бараа үнэтэй байна уу? Гоё сайхан харагдаж гинүү гэхээс илүү тэр хүнд өгөх мэдрэмж аягүй чухал болохоор бас тэр мэдрэмжийг аягүйх бодохын тулд өөрөө бас үйлчлэгээний газар дээр очиж үйлчлэх хэрэгтэй. Хүмүүстэй харилцах хэрэгтэй. Өөрөө бас нөгөө үйлчлэгч байгаад тэрийг хараад тий чамд юу хэрэгтэй байсан тэрийг ажил. За би энийг газар ороход энэ хүн надтай ингэж ярьсан, ингэж ярьж болдгүй юм байна. Инхээр ингэж мэдрэгддэг юм байна. Ингэж ярил яах вэ гэх тий. Ер нь бол туршлага гэх юм уу? Туршлага аягүй чухал. Би өөрийнхөө хайрладаг тэр community-г бүрдүүлчихвэл тэр чинь нэг хүн нэг гэрэл асаад өгсөн байхад тэр гэрэл чинь очиод нэг хүн дахиад нэг гэрэл асаад өгч чинь тий. Ингэх маягаар төгдөг байхгүй бас. Сэн зүйлээ хийхийн тулд passion чамд хэр чухал гэж бодож байна. Одоо миний бодлоор чамд амар тийм passion байдаг. Чи ажиллаж байхдаа хизээч ажиллаж байгаа харагддаг. Чи зүгээр л нэг амар гоё аз жаргалтай болгож байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Яг л нөгөө сэтгэл зүй, сэтгэхгүй харах үнцэг. Би өнөөдөр өөрийгөө хумс хийж инда, муухай ажил хийж инда, хүний хумстай нуцлаад гэж бодвол надад айгүй хэцүү юм тий. Тийм учраас би өөрийнхөө хийж чадах юмнасаа би аж аргалыг мэдрэх хэрэгтэй. Заавал би дуучин болох хэрэгтэй. Дуучин болж ижил би аж аргалтай байна гэсэн байхгүй шүү дээ. Миний хувьд. Магадгүй зарим хүмүүс тийм байдаг баг. Гэхдээ тухайн үед яг юу хийж ин түүнээсээ л аж аргалыг олоод авчих л та тий. Заавал би энэ хүснээ энийг л хийж л аж аргалтай болно. Аж аргал чинь яг ингээл зүгээр сууж байгаа л чи яг ингээл дотроо бодоод би жаргалтай энэ даа гингүй шууд жаргалтай болчдөг. Уг нь тийм л юм байхгүй юу? Тийм амарх юм. Тэнгүүд хүмүүс энийг ингээл гаднаас хайгаал тий. Байнга тийм стейтэнд байх хэрэгтэй юм шиг ингээл гаднаас хайгаал. Тэгээ миний хувьд болохоор ерөөсөө хийж байгаа ажлаа тэгж талархаж нөгөө өөрт би амьдралдаа аягүйх талархаж амьдардаг. Намайг ингээ эрүүл байлгаж аваад баярлаа. Хөөрхөн жижигэн
ингээд хөөрхөн ингээд баярлаа тий. Бурхан ингээд хөөрхөн жижигхэн хувь тавиланд ингээд заажсан баярлаа. Хэлэднүүд ирсэн баярлаа. Холливуудын одоотой байсан баярлаа гэж би ерөөсөө юм болгоно ингэж талархаж амьдэрдэг. Тэгэхээр өөртөө олцсон завшаан жижигхэн юм болгоныг байгуут талархаж хүлээж авдаг. Тэгэхээр тэр магадгүй хэрэгтэй юм болов талархал. Яа, тэр сэтгэл зүй, талархал бүх юм чинь яг чамд байнга бүх зүйлийг чинь манифест хийдэг баха. Ягаад би бүр яг тэгж боддог. Яг тэгж боддог. Би бас яг manifestation бичлэгний талаар ярьчихсан байхгүй юу? Тэрэн дээр би нэг сурагчтай хуваалцж ийсэн. Бодож байгаа бодол, хийж байгаа үйлдэл тэгээ чиний энэ сэтгэлээсээ гаргаж байгаа мэдрэмж чинь нийцэхэд чи яг тэр зүйлээ өөрлөгөө манифест хийж чадна гэд. Тэгээ өнөөдрийн ярилцлагаас ингээ харахад чиний яг энэ гурван зүйл чи яг нийцсэн. Тэгээд ийм талархалтай, joyful одоо being гэдэг штэ нэг зүйлд хүрхгээл тэмцээл байх биш. Яг өдөр болгоны үйл явцнаасаа ингээл enjoy хийдэг. Яг үнэ. Яг being л байх. Окей, яг тэр л юм байна. Дараагийн сэдв хоёлаа баг зэрэг manifestation талаар ярилцъя. Нараа бит хоёрын хувьд гэх юм бол бит хоёулаа manifestation-д 100% итгэдэг. Тэгээ би бас нарааг зөндөө олон гайхалтай зүйлийг өөрлөгөө manifest хийснийг нь мэднэ. Тэгээ чи өнөөдөр манайг үзэгчдэд ямар олон гайхалтай зүйлсийг яаж өөрлөгөө manifest хийж исэн бэ? Бас өөрийнхөө manifest хийдэг арга барилыг бидэнтэй хуваалцаач. За миний хувьд би яаж өөрийгөө өвдөж татхаа би яг хэлжсэн ш нөгөө баг ахтаа би яг их ингээ мөрөөддөг байсан гэд. Тэгээ би тэрийг бичдэг байсан. Тэгээд ингээд заавал амар дэлгэрэнгүй бичихгүй ч гэсэндээ би Америкт очиж Лос Анжелд амьдрна. Амьдрмаар байна биш бүр амьдрна гэж бичсэн. Тэгээд тэрэн дээр бүр ингээд Холливуудын одоотой ажиллана. Тэгээд тэрнэр бүр ингээд specific бүр ингээд биелсэн юмнууд бүр зөндөө юм бүр ингээд дотор айгүйх бодоод бүр ингээд specifically бүр ингээд яг биелчихсэн. Тэгээд тэрний бүр нэг нь юу гэхээр би ингээд Бянсагийн тоглолтыг үзээд тэрнээс ер нь бол яг Лос Анжелес ирж амьдрна гэдэг мөрөөдөл маань анхан хэлчихсэн. Бянсагийн тоглолтыг би ингээд зургатаар Монголд ингээд STV-гээр үзээд би бүр уйлаад бөөс ямар гоё юм бэ би өстө энэ орчинд л ингээд очиол те яг энэ зогсоол ингээд үүдээс нь хараад гараа дэлгэж зогсоол өстө Бянсаг гэл ингээд дуулаад амар ингээд энийг л мэдэрмээр байна. Тэгээд би энийг ингээд бүр ингээд мэдэрмээр байна би бүр тэгж бодож ирсэн. Тэгээд тэр бодол бол ингээд миний дотор байгаа лсэн. Тэр чинь айгүй олон жил явж байгаа шүү дээ. Тэгээд зарим нэг бодол угаас зарим нэгнүүд угаасаа юм болгон дэс дараагаараа дарааллаараа шат чатаар ахидаг шиг шат чатаар явахлахаар заавал яг одоо хүсэж байгаа одоо биелэн ч гэдэм үү. Тэгээд тэр ингээд хүсэл маань 8 дугаар ангид ингээд хийгдчихсэн явж жагаад би Америкт ирээд 15 онд ирэл ингээд 16 онд за явж Бянсагийн тоглолт үзье гэсэн чи яг тухайн үед би илэр рүү явж тараад travel хийж тараад тэгээд би яваг байхгүй. За Бянсагийн тоглолтыг алгасчлаа. Ахаа болох байлгүй. Тэгээд сая энэ өнгөрсөн жил Бянсагийн тоглолт болсон. Тэгээд болж байхад нь би үзсэн чинь $1200 ирсэн. Хамгийн хойдлынх нь судална. Тэгээд би бүр ваа, яг тэр үед чинь би нэг бизнесээ нэгчээсэн. Тэгээд надад мөнгө хэрэгтэй. Би ч одоо ингээ ажил мэсээ гаргаад бизнес эхлэх юм чинь надад мөнгө хэрэгтэй. Би $1200 би Бянсагийн тоглолтыг үзэж чадахгүй. Би одоо бизнесийн төлөө ахаад энийг мөрөөдлөө ахаад хойш нь тавилаа гэж бодоод яг тэгээ бодоод байжсэн чинь манайны өөрчлөгч нараа чи тоглолт үзмээр байна уу гэхгүй юу? Тэгэхээр би тэгэл да хизээ ингэсэн чинь чи хизээ завтай ингэсэн чинь бүтэн сайн үзье. Окей гэж байжсэн. Хиний тоглолт гэсэн чинь Бянсагийн тоглолт. Тэгээ би бүр like no way like үгүй чи баг хутлаараа таа юм чи юу like what? Like did you know like she has no idea. Тэгээд би бүр тухайд бүр ингэ итгэхгүй бүр ингээд 3 4 хоног би хүнд хэлж чадахгүй. Би ганцхан найз залуудаа хэлээд явж магадгүй явахгүй ч гэж магадгүй. Би ингээ итгэхгүй байгаа шүү дээ бүр өөртөө. Ямар сони юм бэ. Тэгээд суулгаж өгсөн судал нь харсан чи VIP судал. Хоол, уух юм бүх юм дотор өнгөө. Тэгээ бид нар бүр ингээд хажуу талаа баахан celebrity интертээ суучихсан. Тэгээ ингээд яг дээрээс нөгөө бүх нөгөө celebrity том одод бүгднгийн яг ингээд хажуунаас нь харсан. Бүр тэдэртэй цуг тэгж тоглолт үзсэн. Би бүр итгэхгүй би бүр ингээд өөрийгөө бэлдээ би бүр ингээд хит хоног уйлаад яг нэг 2 хоног уйлаад бүх нөлөөсөө гаргаад нэг баярын нөлөөсөө гарч байгаа штэ. Баярын нөлөөсөө гараад тоглолтын дээр ч уйлахгүй гэж заяа. Бүр тэгж бэлдэж авсан заяа. Ямар гоё юм бэ. Тэгээ яг өдөх өдрөө би найзуудтайгаа нэс өнөдөр Бянсагийн тоглолтыг үзэж чинь манай клиент өгсөн. Тэгэл тэгж явах үед энэ биелж байгаа бол
ингээд ямар нэгэн байдлаар ингээд ямар нэгэн замаар явсаар хагаад бэлчлээ шүү дээ, тий. Энэ биелж байгаа бол миний дотор ингээд бодож исэн бодол ямар нэг юмнууд биелэхгүй байхгүй байна гэсэн үг байхгүй мэн. Тэгээ бас нэг юм байгаа. Нэгэн дээр нь болохоор бас аюу сан миний амьдрал цаанаасаа тэгээс таарсан ч юм уу. Би ахтай юм гэлээ. Ахтай гэдэг бас мэдсэн. Надаас нэг ах. Тэгээ 25 та би ингээд өөрөөсөө ахтай байх юмсан гэж аюух мөрөддөг гэсэн. Гэтэ би угаасаа хизэж болохгүй хамгийн боломжгүй мөрөдөл гэдгийг би мэддэг байсан. Нэг боломжгүй мөрөдөл нисэх байсан. Гэтэ бидний хийсэн. Тэгээд бүр үнэхээр яг л тэр хамгийн impossible зүйл гэж боддог байсан чинь 25 тайхад манайх нар өө би чинь ах байна. Сайн үг ороод ирсэн. Тэгэл ингээл асуугаал гэсэн чинь яг үнэн байж таарсан. Тэгэл би бүр амар болол. Impossible became possible. If this impossibility became possible, then nothing is impossible. Яа. Бүр яг тэгж бодож ирсэн. Тэгэл тэрнээс хойш бүр ингээл гэж асаал. Тэгэл ер нь ингээл би ерөөсөж шантарч болохгүй юм байна. Энд чинь айгүй бол олон удаагийн давтамж, олон удаагийн жилийн үр дүнд бид нар ингээд бодсон бодол зорилгодоо нэг нэгээр нь хүрдэг юм байна. Би шантарч болохгүй юм байна. Би энэ сайхан өдрүүдийг харахын тулд энэ олон хэцүү өдрүүдийг би давж байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр manifesting нууц нь бол чи давах ёстой даваагаа давах ёстой. Яаж хийж байгаа л дав. Тэгээд тэрнээсээ одоо он цавн муу аав ямар ч хамаахгүй. Чи тэрийг туулаад ямар нэгэн байдлаар туршлага авсан гэдэг чинь аягүй чухал. Тэгэхээр тэр туршлагаа цааш нь ингээд авч яваад ахаад амьдралын одоо олон юм руугаа ингээд хандуулна шүү дээ. Тэгэхэл ахаал туршлага авна тий. Тэр болгоныг хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл зөө би нэг болгочлаа. Би өстө мундаг. Би бас мундагтаа болоогүй. Хүмүүс эргэн тойронд хүмүүс байгаад тэр хүмүүс бас намайг жинхэнэ үнчээр байгаа гэдгийг тэр үнж жинхэнэ хүмүүс бас хараад надад туслахыг хүсээд би бас тэр хүмүүс туслахыг хүсээд ингээ харилцсан би бинийгээ хайрлсан, хүндэлсэн, тусалсан энэ харилцаанаас болж одоо энэ манифест бөгөөд бүх энэ одоо татах хувьдс маань эхэлж байгаа байхгүй юу? Наа чи бүр үнэхээр гоё story. Миний хувьд ч гэсэн бас би яг тэгэж бүх зүйлийг яг манифест хийжсэн, Америкт ирсэн, одоо надад байгаа зүйлс тэгээ бас ойрын хэдэн жил сурч байгаа зүйл гэх юм бол яг юм болгон амар дэс дараалтай байдаг. Ихэнх үед бид нар ерөөсөө манифест хийж чадахгүй нэгэд end goal буюу хүрэх юмдаа л анхаарал өгдөг шүү дээ. Гэхдээ нөгөө ирэх юм нь тэр цагтаа чамд ирнэ. Гэхдээ чи яг урд хийх ёстой зүйлээ хийчих гээд яг чамаас энэ зүйл тохиолдсон байх шүү дээ. Ажлаа зүгээр л сайн хийгээд байж исэн чинь чиний үйлчлэгчээр дамжуулаад чиний мөрөөдлийг биелүүлсэн. Вау. Би яг энэ деталийн сонсоогүй байсан. Сонссон чи бүр баярлалаа. Тэгээ манай үйлчлэгч гэсэн айгу гоё байгаа сте тий. Намайг хараад энэ охинд ингээд тэгээ тэр бүр хамгийн гол нь бүр би тэр хүнд би Бейонсе дуртай Бейонсе үзээч гэж хэлээг байсан. Би тэр хүнийг тэгж тоглолтын газар тэгж ажилдаг гэж мэдээг байсан. Зүгээр л надад тэр хүн айгуу гой санагдал тэр хүний нэр айгуу гой санагддаг гэсэн. Тэгэл нүүр хөрхэн хайр дүрсэн юм хтэйвэ л гэж боддог байсан. Тэгсэн чинь намайг чи тоглолт үзүүл. За тгий юу ингээл намайг бүр actually намайг 2 3 тоглолт үзүүлжсэн. Тэгэхээр баярлаа. Тэгэл би ингээл яг тэр хүндээ баярлаа гэж хэлэнгүүтээ өөртөө бас нараа баярлаа. Сайн хүн байгаад сайн хичээгээд амьдралынхаа үр шимийг амсаж байгаа. Чанд баярлаа. Өөртөө бас баярлаа гэж хэлдэг. Тэг баярлаа. Өвд эцэд минь баярлаа. Бос байдаг бол бүгдээрээ баярлаа. За бүгдээрээ баярлаа. Яа тэр хөдөлмөр хүнийг гомдоодгүй гэж тийм. Тэр жижигхэн ялалт болгон нэрэж гисэн дана талархал тийм. Тэгээд юм угаасаа амар удаан ирэн цаг хугацаа бид нар айгүйх өнгөрснөө айгүйх бодоод өнгөрсөндөө шаналаад урагшаага алхаж чаддгүй. Тэгээ урагшаага алхах гэр урталтайгаагаасаа айгаад бас алхад ингээд одоо цагтаа юу хийхээ мэдэхгүй ингээд одоодоо өнгөрснөө бодоод уртлаасаа айгаад яг ингээд одоо цагтаа ингээд гацчихсан байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм учраас өнгөрсөн чинь бол угаасаа өнгөрсөн бид нар нэрээ яагаад ч буцааж чадахгүй. Тэгэхээр тэндээс авах юмыг аваад үнэхээр чамайг шаналгаад байгаа хэсгүүдийг яаж даван тулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. За хүмсэн дуусчлаа. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Нараа тийс өнөөдөр надтай цуг гоё ярилцсан амар их баярлалаа. Welcome. Very demure. Би ингээд нөгөө үзэгчтэй өмнөх дараа зургийг бас харуулнаа. Яг подкастн дээр харагдахгүй байгаа. Тэгээ өнөөдөр үнэхээр их баярлалаа. Амар гоё ялаа. Ярилцсангаа подкаст игээд хоёлаасаа хэдэн цаг суучих вэ? 3 цаг суусан. Бараг нөгөө 3 цагаас илүү хаа. Доноор мэс идэж ууж явсараа. Би чам
Christmas gift өгч амжааг Өө, бодоод. ээ. Тара. Энэ их ч ингээд хүмүүс ичээгээд байдгийг. Бэлэг бэлэг барьж ирээд. Би чам өгнгээд Баярлалаа. Германа. Thank you so much. No, open it. Open. I want you to open. Нөгөө Монгол бэлгийн юу чинь амар өөрөдөг штеп. Монголчууд yeah. нөгөө дараа нь задлагдаг. Америкчууд болохоор бэлгийн ангуудаа шууд задлаад тэгээ хүний экспрешнийг харж тэрэнд нь баярлдаг. За одоо ингэ задлаа. Messages from the masters, tapping into the power of love. Харийн хүчинд хүрэх гинэ. Тэгээ нөгөө одоо хоёулынхын хувьд айгүй нөгөө ухамсар хоёлаа бас нөгөө аль дээр хумсаа хийхдээ нөгөө өмнөх дараа амьдралын талаар ярилцчихсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор хүнийг нөгөө ухамсарын төвшингийг өөрчилж агаад ховсчгаад нөгөө өмнөх болон дараа амьдралуудаар нь аялуулсан түүхүүд гэхгүй юу. Вау. Тэгээд түрүү жилийн миний хамгийн таалагдсан ном. Тэгээд надад нэг байгаа би чам хосыг харуулж байгаа. Тэгээд би чам хамгийн таалагдсан ном уу гэж байгаа. Thank you so much. Би бүр юм ингэж хүмүүс ингэж хамгийн таалагдсан номоо ингэж хүнд recommend хийхэд би бүр амар дуртай. Яа тэгэхээр тэр хүн энийг уншичаад одоо эндээс нэг юм амьдралын өөр нэг цонхыг хараад олчихсан байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэр цонхоо ингэж хүмүүсээ ингэж за энийг онгойлгоод гоё агаар амсгалаарэ гэд ингэж тэрийг ингэж хайр гэж айгу үздэг. Тэгэхээр баярлаа. Баярлаа. Би нэг амар хурдан уншсан айгу сонирхолтой болохоор тэгж хийж гисэн тийх баг. Ууны бол дор нь унших юм байна уу? Би бол дор нь унших юм байна. Яа. Гоё юм байна. Өстой баярлаа. За тэгээ хоёр дахь сюрприз нь. Тараа. Die alderste Grand Lash. Тэгээд найз нь хэрэглээд бол амар удаж байгаа. Тэгээд энэ 3 сарын supply ихгүй юу? Найз нь бас Монголд өөрөө зардаг. Тэгээд манай Монгол хэрэглэгчд маань аль хэдийн мэддэг болсон үр дүнгээ хуваалцаж байгаа. Одоо найз чиний үр дүнг найз нь өмнөх дараа зураг аваад бид нартай бас хуваалцаарэ. За баярлаа. Дараа нь харсан чинь лашаараа баг нисчүүдээ. Яа, чи өөрөө жоохон ч шиг өөрөө үнэхээр самсахаар чиний хол бүр хурд орох. Баярлаа. Би бүр ингэж Аминаа руу би тэр сармасны хөмсгний имиж авъя гэдгсэн чинь Аминаа шууд юу минь найз шууд ав. Тэгэхээр үгүй би худалдаж авсан чинь минь найз зүгээр ав. Амар өгөөмөр тайрлаад хараа өгөөд хараа хүмүүстэй хуваалцаад баярлаа. Тэгээ бас хүмүүсийг бас гоё инспайр хийх гээд тэр хүмүүсээс амьдралын нэг гоё эерэг байдлыг харуулах гээд те бас ялангуяа охтуудад ингээд өрөөнд дуудаж ингэж бас өөрөө айгу залуу энд ингээд Америкт ирээд ганцаараа амьдраад ганцаараа энэ бүхнийг бий болгоод ингэж би бас чамаар айгүйх бахархдаг. Тэг ингээд айгүйх ингээд хараад бүр ингээд өсч дэвж байгааг нь баг багаар харах тусан болов ингээд баярлал ингээд YouTube нь ингээд 10,000 12,000 20,000 ингээд бүр гэл ингээд тэр алганы ингээд дааж ингэж харж байгаал. Тэгээд бүх бичлэгийг ингээд байнга үзэж чадахгүй ч гэсэндээ ингээд заримдаа ингээд цаг гарангууд би нөгөө нэг 15 минут гаргаад өөрөө ингээд юм үздэг гэсэн шүү дээ. Өдөр алганд хийдэг. Тэгээд яг тэрүүгээрээ заримдаа ингээд Аминагаа үзэл дагш өстө хөөрхөн шүү. Яаж ингэж юм үзэж юм ингэж сурж тэрийг хүмүүс заая гэж бодоод бүр ингэж сэтгэлээ гаргаж бүр ингэж хүнд юмыг сурсан юма заана гэдэг чинь өөрөө айгүйх ингэж хүнээс хөдөлмөр шаарддаг, бас айгүйх бодол шаарддаг. Тэгээд ийм хийж аваад бас үнэхээр их баярлаа. Би тэгээд Монголд байгаа охтуудынхаа өмнөөс баярлаа гэж хэлье. Бид нар бас энд Америкч гэсэн сонсоод Америкч гэсэн хараа байж идэг шүү. За истэх баярлаа яна. Let's cuddle and cry together. Let's hug on the night.